Сайн бацгаана уу? Налагчтай хайртай мэдчилгээ үргэлж маань үргэлжилж байна. Бид ээлжид гинтийн бэлэг боломжтой харийг одоо дүүргийнхаа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвдөр Юмжир Дөлөн бүсгүйг зарим хөрөлцөн ирээд байна. Учир нь одоо 2 хоногийн дараа буюу 4-р сарын 5-ны өдөр Эрхэм бүсгүйн энэ хорвоод мэндэлсэн төрсөн өдрийн баяр нөхөх гэж байгаа. Тиймээс Эрхэм хайртай ээж болон дүүнэрийнхэн зүгээс их гоё сэтгэлийн өгс бүхний шингээж илгээсэн мэдчилгээг бүгдээрээ хамтдаа уламжлалцгаая. Мэдчилгээ үргэлжилж байна. Бид ээлжид шинэхэн зочинтойгоо уулзаад байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв дээрээс Юмжир Дөлөн бүсгүйн маань бидний шинэхэн зочин болон саадсан байна. Энэ өдрийн минь төргий баярлаа. Ажил албан тавтаа сайхан байна. Өнөөдөр бол нэг чи 4-р сарын 3-ны өдөр. Одоо 2 хоногийн дараа буюу 4 сарын 5-нд таны хувьд төрсөн өдөр болох юм тий. Тэгэхээр бид танд төрсөн өдрийн мэндийг төрүүлж хүрэхээр хөрөлцөн ирээд байна шүү. Юун түрүүнд хамгийн төрүүлж хайртай хэн бүхний тань нэрийн өмнөөс хорвоод мэндэлсэн хосгүй баяр төрсөн өдрийн мэнд төргий. Баярлаа. За нэг чи өнөөдөр таныг зорин ирсэн надад нэг нэлээд том шалтгаан байгаа. Тэгэхээр ингээд цэцэг бариад ороод ирэхээр ер нь нэг таамаг байгаа болоо тэр юм болоо энэ юм болоо гэсэн. Таны хувьд байхгүй л энэ да. Байхгүй л энэ. Ер нь их гайхаж байна. Тэгэхээр бидний нэг юм зорилго байдаг юм л да гэж. Бэлэг гэхээс илүү бид чин сэтгэлийн үхсийг дайдаг. Тэгэхээр тань хаягалж ирсэн энэхүү бэлэг хинээс вэ гэдгийг тодорхой болохын тулд эхлээд хоёулаа их сайн сонсох хэрэгтэй байна. Айлын том гэдэг чинь маш том үүрэг хариуцлагын эзэн байдаг юм байна лээ. Аав ээжийнхээ амьдралын ачааны хөндийг өөрлөцөж араас нь дагсан олон дүүнэрийнхээ хувьд та минь аав шиг түшигтэй, ээж шиг нүмертэй, ёстой л нэг арыг баттаадаг хамгийн сайн эгч байдагт баярлаа гэж хаягалсан байна. Нартад намайг ээж болгосон охин заяа минь, нандан бүхнийг мэдрүүлсэн миний энэ орчлонгийн түшиг минь ээ. Дүүнэрийнхээ инхрийлж хайрлаж өсгсөн эгч нь энэ орчлонд надтай бэлэг болж ирсэн инхрийнхэн охин минь ээ гэж хаягалсан байна. Мэдээж таны хамгийн дотны хүмүүс болох ээж болон дүүнраас нь ирсэн байна. Нэгэн ихийн хөвлөд бүрлдэж, нэгэн эцгийн тулганы голомтыг тойрч тоглож, нартад бисийн түших нандин учирлаар заяасан хайртай эгч минь ээ. Тандаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргэе. Яг л энэ цаг мөчөд баярлаж явдгаа бид дамжуулахыг хүссэн. Та минь хамгийн сайн эгч байдагт баярлалаа. Өөрөөсөө ч илүү бидний төлөө хичээдэг өнөөдөр таны минь баярын өдөр юм шүү. Бүхний зориулсанд баярлалаа гэсэн байна. Тэгэхээр 3 дүүгээс нь мөн хайртай сайхан ижигээс нь баярын мэнд хүргэж байна шүү. Ölüm sanoç innesin Dinidikçin uhanige Миний ихчийн хувьд ажлын сүүлийн өдөр бүр юу мэдчилгээ вэ гэд гайхаад сууж маш гинтийн бэлэг байсан баха гэж бодож байна. Хамгийн гол нь баярын өдрийнх нь маш нандин бас хамгийн ихний мэдчилгээг уламжлахыг хүссэн. Одоо бидний захиалагчид таны ээж дүүнэр бичлэг үзээд сууж байгаа. Яг одоо төрж бас сэтгэлээсээ болцдог. За та нартай бүгдэнд нь хайртай шүү. Өстө гинтийн байлаа. Маш их баярлаа. Бүгдөө дээрүүл саруул цаашдынх нь ажил хөдөлмөр өндрөөс өндөр амжилт хүсээд бүгдөө хамгийн гол нь эрүүл байгаарай л гэж хүсье. Тэгээ бүгдэнд нь хайртай шүү гэж. Хаа баярлалаа. Тэгэхээр тэр сайхан сэтгэлийн өгсөөр та бүхний энэ сайхан удам заяа бас үргэлж тэгшитгэж явах сайхан эрүүл өргөе. Хамгийн азтай хүмүүс миний эгчтэй бас дүүтэй байдаг юм гэсэн шүү. Энэ орчлон зулаагаа гიშгэн төрж ээжийн сайхан ихэр цэцэг шиг ургаж байгаа охтод эрүүлэнхийг хүсье. Танд төрсөн өдрийн баярын мэндийг төрүүлж хүргэж байна. Баярлалаа. Маш их баярлалаа. Халиран туулдаг чиглэлээ хайраар зөөлрдөг хорвоо шүү дээ. Хайрлан амьдранда харанхыг гүйсээ дүүтэй юм чиндээ. Дүүлэн нислэ чиглэлээ
угинхээ